Манай улсаас гадагшаа гарах валютын урсгал доктортой буюу нэмэгдэх хандлагатай байгаа бол манайд орж ирэх валютын урсгал буурах хандлагатай болжээ. Энэ нь зарим том төслийн хөрөнгө оруулалтад зогссонтой шууд холбоотой юм байна. Энэ оны эхэнд судрагч инфляц өсгөд нөлөөлж байсан валютын ханш сонгуулиас өмнө чангарч одоо эргээд бага хэмжээгээр судрах хандлагатай байна. Гэхдээ энэ валютын ханшийн хэлбэлцлийг чөлөөтэй байлгах Төв банкны бодлогод нийцэж байгаа үзүүлэлт юм. Учир нь зах зээл дээр валютын ханш огцом хэлбэлцэлгүй, нам түвшний хэлбэлцэлтэй байх ёстой. Харин валютын урсгалын хувьд зэс нүүрс зэрэг манай улсын экспортын гол бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа ч гадагшаа гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ өсч газар тариалангийн ажилтай холбоотойгоор нефтийн хэрэглээ өсөж байгаагийн хэрээр гадагшаа гарах валютын урсгал нэмэгдэх хандлагатай байгаа юм а. Тэгвэл орж ирэх валютын урсгалын хувьд хөрөнгө оруулалттай шууд хамааралтай байдаг бөгөөд зарим томоохон төслүүдээс орж ирэх хөрөнгө оруулалт зогсноос үүдэлтэй бага хэмжээгээр буурах хандлагатай болсон байна. Том одоо төслүүд маань ерөнхийдөө дуусах гэж хандж штэ. Одоо үйлдвэрлэлийнхаа эхлээд нөгөө бэлтгэл шатанд яваа дараа үйлдвэрлэлийнхаа шат руу орж байгаа учраас оруулж ирээд хөрөнгө оруулалтын хэмжээ бол ерөнхийдөө жоохон багасдаг хандж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар Орос улсын багасгаж байгаа болохоор сая бол юутай холбоотой биднээс төсөөлж исэн том урсгалууд нь бол бас зогсдог хандлал. Одоо South Gobi Center-с жишээлбэл том хэмжээний мөнгө биднээс харж ирсэн бол одоо татарч эхэлж байна. Татарч энэ ерөнхийдөө зогссон гэж ойлгож байна. Гэхдээ манай улс ардагдлыг валютын нөөц, экспорт, импортын ханшийн зөрүү, хөгжлийн банкнаас гарсан бонд зэрэгээр нөхөж байгаа юм байна. Харин Төв банкны нийт валютын нөөц 2.6 их төгрөг байгаа юм. Энэ нь өнгөрсөн оныхоос 300-аас 400 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт хийж хангалттай нөөц биш гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэсэн ч гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй тохиолдолд валютын нөөц өсөх боломжгүй юм байна.